Сайн мэцгэнөө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баярын ширхэг зог нэвтрүүлэг маань одоо шинэ жилийнхаа дугаараар үргэлжилж байна. Энэ удаагийн дугаарт маш үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй өнөөдөр би өөрж оролцуулж байгаа. Энэхүү бүсгүй маань Совд Эрдэнэ байна. За өөрийгөө та үзэгчтэй харилцуулах уу? За баярлалаа. Юм гоё нэвтрүүлэгт урьсан. Балраада баярлалаа. Тэгээд манай болоорч амар тийм цооглог. Ханаас нь шарсан ирч хүчин дундардаг. Баярлалаа. За миний хувьд бол намайг Совд Эрдэнэ тэгээд Сувана гэдэг нэрээр нь хүмүүс илүү мэд таньдаг. Тэгээд миний хувьд 3 хүүхэдтэй нөхөртөйгөө ам бол тавлаа. Тэр нь бол хоол хийх маш сонирхолтой гэр эзэгтэй. Тэгээд илүү их одоо эрүүл зүйн хоолтын чиглэлээр бас суралцаж тэрүүгээрээ дамжуулах хүмүүсийг одоо эрүүл мэндэд нь жаахан ч гэсэн өөрийнхөө хувь нэмрээ оруулъя гэж бас ингээд сургалт контентаараа бас уулздаг байгаа хүмүүстэй. За өнөөдөр бас өнөхөө баярын ширхэг зог нэвтрүүлэг маань бас хүмүүст хэрхэн одоо хоолыг зөв зохистой хэрэглэх талаар дээрэс нь гарын дорх материалаар одоо хоол идэж одоо баярын ширхэг засдаг. Тэгээд өнөөдөр ягаад Суванагаа оруулж байгаа вэ гэхээр нэгдүгээр бас хоолтой нэгдүгээр холбоотой байна. Хоёрт нь бол манай Сувана бас тархиа одоо хөгжүүлэх, дасгалжуулах одоо тэр сургалтыг явуулдаг. Тэр талаар жаа ярих уу? Тийм, оюуны фитнес гэж байгаа. Би фитнесийг хийхэр хүн булчингаа ургуулдаг шиг тархиг ч гэсэн ингээд байнга хөгжүүлэх юм бол хүн хязгааргүйгээр одоо бас маш олон боломжуудыг бас одоо бий болгож болдог гэдгийг бас өөрийнхөө амьдралаараа бас ингээд үзээ явж байгаа. Тэгээд 4 жилийн хугацаанд оюуны фитнесээр дасгалжуулж байгаа. Тэгээд хүүхдүүдээ за гэр бүл ээж аав ах дүү нэрээ ингээд хамтдаа за мөн Монголынхаа олон сайхан эмэгтэйчүүд залуучуудад ч гэсэн энэ тархины фитнесийг илүү их гоё суралцуулж хамтдаа хөгжихийн төлөө бас ингэ хичээг явж байгаа. За ийм мундаг одоо хөдөлмөрч юмхтэй байна. За өнөөдөр одоо баярын ширхэндээ ер нь бол одоо шинэ жил болон цагаан сар те бусад баяруудаар ерөөхдөө ямар хоолыг хийж тавьдаг вэ? Ер нь янз бүрийн хоол. Тэгэл уламжлалт бид нар нийслэл салаад гээл те. За эсвэл гоё нэг давхрат үейлэг салааднууд идэв ч те. Тэгээд ер нь бол махан хоол бол илүү их калори өндөртэй уурглах учраас сонголтонд бол би бол бүтэн дахиа бол заавал шаарддаг. Хоньны гоё бас их шаарддаг. За тэгээд дахианы махан орамгийг бол бас их гоё шаарах дуртай. Тэгээ ер нь бол гэр бүлийнхэн гишүүдээс нь санал авна л да. Ямар хол идмээр байна гэдэг. Тэгэхээр хүүхдүүд бол дахиад айгу дуртай идэг. Тэгээ бүтэн дахианд бас би өөр айгу бас дуртай. Тэгээ одоогоос бараа 10 жилийн өмнө бас яг бүтэн дахиа энэ гэдэг нэг юм хоолны юмд ороод бас шалгарч исэн. Тэгэхээр дахианд бол ер нь айгу дуртай. За өнөөдөр тэгэхээр ерөөдөө бүтэн дахиаг үзэгчтэй хэрхэн хэрэгтлээр үзүүлэх нь тий. За хоол эхлүүлээ. Орцоодаа хэлээд танилцуулах уу тий. Тэгээ одоо нөгөө баярын ширээнд бол ер нь бол бүтэн дахиад чинь бүтнээрээ шараад ингээд бэлэн болох учраас маш сайн амтлагааг гоё хийн. Тэгээ амтлахад бол энгийн одоо гарын доорх гэрт байдаг орцуудыг ашиглая гэж бодож байгаа. Цэцгийн тоос хэрэгтэй. За сармис орж байна. За энэ дээр улаан буюу амтад перс жоох улаан буюу гадналын өнгийн жоох юм шаргалдуулах зорилготой амтад улаан перс оруулж байна. За давс өгж байгаа. За тэгээд яг жоохон розмариныг бас жоохон оруулж өгөхөөс гоё болдог. Зөвхөн амтлагаанд яг гэхээр лимоны зест гэж ярддаг тийм бид бас кальцийн хэрэг мөн шүүсийн шахаж бас оруулж өгнө. За тэгээд үндсэндээ нэмэрхүү орцтой. За яг нэмэлтээр бол гिच соёо соусыг бас оруулж өгч болно. Гэхдээ заавал бол биш гэж бас хэлж болно. За тэгээд хан дээр нэмээд бас яншуу хийвэл бас гоё болдог байгаа. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү төрлөөр амтлагаагаа хийчихье гэж бодож байна. За тэгэхээр энэхүү орцууд маань гарын доорх материал байгаа учраас та бүхэн маань хаанаас ч авах боломжтой. Одоо дэлгүүрийнхэн доотлол тэгээд гэрийнхэн доотлолын дэлгүүрээс ч гэсэн авах боломжтой учраас үнэхээр ятайган байна тий. За ингээд хоол эхлүүлээ. За ингээд хоол эхлүүлээ. Тэ хоёлаа эхлээд соусаа хийх юм шүү дээ. Нэг дахиагаа амтлах шанзаа бэлтжиж гэж бодож байгаа. Тэгээд ингээд цэцгийн тос бол нэг ойролцоогоор 100 г цэцгийн тос орж байна. За энэ дээр амтад улаан перцнийг одоо амны албаг тийм орж байгаа. Энэ хэм гашуун биш учраас нэг ахтар онцгой амт мод бол орохгүй. За тэгээд сармис бол энэ ямар ч хоолны хамгийн чухал бол амтлагаа байдаг. За би яаж туслах вэ? За ямар ч гэсэн сармисаа ягаад надад болохоор найз лимоныхан зэстийг гоё. За үрчих юм бол хоёлаа гоё ачих гэдэг. Аль жижигэр нүргөө томор нүргөө. Тэр нь аль нь толондоо. Хэр ихийг
юу хлаа? Тийм нэг бүтэн лимоны зэст. За. Ярихгүй. Бүгдийг нэг юм байна. За, одоо тэгвэл хоёулаа гоё юм ярья. За, оюуны фитнесийн талаар жоохон хүмүүстэй мэдлэг олгохлаа яаж өгөх үү? Тэр их сонирхолтой санагдаад байгаа. Би ер нь аюу тийм олон айж зэрэг хийдэг болохоор ингээ заримдаа ингээ санж мартаад аюу төгтөөд байхгүй. Тэгэхээр одоо трийг одоо яаж ингэж мартахгүй эсвэл одоо юм зэрэгтэй ингээ тэр дороо шээлж чад аюу урд мартчихдаг. Трийг одоо яах ёстой вэ? Тэр ч одоо өдөр тутмын амьдрал дээр маш их одоо мэдээлэл дунд тий. Тэрээс нь одоо мэдлийн далаад ингээл амьдарч штэ. Бүх юм л одоо хэрэгтэй, бүхэл юм чухал юм шиг. Гэтэл бидний энерги хүрэлцэхгүй штэ тий. Яг тийм биш тий. Алдсан энерги жишээлбэл миний цаанаас нөхч авдаг. Одоо чи ингээл энерги алдаа ирч өчгөө болчихлоо ингээл унтаал гэдэг амраал гэдэг хэрнээ ингээл нэг юм цаанаасаа л ингээл бүр анаасаа ч басмааргүй хүнтэйч уулзмааргүй ингээд имэрч хүчин унчдаг үед хүний амьдрал зөндөө тохиолддог шүү. Тэр үед яаж ирч хүчээ богино хугацаанд яг нэг гар утсаа ингээд залгуурт ороод сэнгэлдэг шиг тийм арга чай мэдхгүй штэ. Мэдхгүй шүү. Тэрийг надад зааж өгч. Баярлалаа байна. Сурах гээд уусаа бидний амьдрал янз янзын зүйл тохиолдно. Гэхдээ бид нар сэтгэлийн юм дархлаа буюу ямар нэгэн асуудал гарахад хэрхэн яаж зөв шийдвэрлэх вэ гэдэг дээр ерөөсөө айцтай байдаг учраас шийдэж чаддгүй. Тарих бол нөгөө хамгийн түрүүнд нь аюулаа төрүүлж сөрөг юм бодоод нөгөө давтамжаал хуучин юмдаа л байх гал ингээд зориод шүү дээ тий. Өнгөрсөндөө байх дуртай. Тийм. Бидний тарих. За нэг 5 орчим сармсийчлээ. За утгаалъя тий. Утгаалъя хоёлаа. Тэгээд хар перцээр бодлоо жоох яваач. Нэг чимэх хар перц аваач. За. Чимэх перц. Хотуудаа ажиллах гоё шүү энэ хараа ингээл хамтдаа тий. Нөгөө хобацчваа. Гяс мэсний бит гэдэг юм даа нөгөө яриад авсан байдаг гэдэг шиг. Шүү дээ. Тэгээ яг надад тохиолдсон зүйл юу гэхээр би бол өөрөө ингээ болоо л юм гэж бодоод исэн байхгүй. Гэтэл ингээд яг үннээ хэлэхэд яг нэг тийм болж байгаа бүтэж байгаа юм юу гэхээр яг нэг ингээд Бүтмийн ажилдаа жоохон ингээл залхсан. Тэгэл хүүхд тарсаар агаал ингээ ядарчихсан тийм. Тэгэл маш их тийм сөрөг бодол ихтэй байсан. Тэгээд ч чунаад ингээд айгүй олон жил явцсан анзаарсан л да. Тэгээд яг ингээд энэ оюуны фитнесээр ингээд тасгалжуулаад ирсэн чинь миний энерги огцсон бүр ингээд өсөж ирсэн. Тэгээд ажлын бүтээмж дагаад ирсээ сайжраад тэгээд нөгөө гэр бүлийн харилцаа буюу нөхөртөөгөө харилцах одоо илдэг харилцаа гэж байдаг шүү дээ. Оо хараа хүрээд ирсэн үү гэлээ. Тийм юм гоё илдэг юм харилцаанаад өөр ирэхгүй ингээд би болж эхэлж байгаа байхгүй. Тэрийг бид нар яаж хэлэхээр нөгөө ухамсартайгаар тархиндаа сигнал өгөх хэрэгтэй. Жишээлбэл би одоо муухай бодол бодохоор тархины фитнес буюу одоо нэрзэн байна. Ингээд дотоод төдийд сөрөг бодлоо би одоо ингээд ажиглаж эхэлж энэ эргүү сөргүү гэдэг одоо ингээд тэрийг ингээд бид нар ажиглан гэсэн. Сөрөг юм бол тэгвэл би болохгүй юм байна. Энийг эрг болохын тулд би ухамсартайгаар инех хэрэгтэй байна. Тэгээд энэ нэрзэнийг төрөөнөөс хойш гараасаа салахгүй байгаа чинь таг гэл за би буруу юм бодож эхэлж байна. Одоо ер нь стоп зөв юм руугаа ороорой гэдэг сигналыг өгж байгаа юм тий. За би юугаа чактод ингээд болох уу? Араа багтаж гинөө? Болж бүгдийг ч баялаа. Маш гоё юм шүү дээ. За хэлээ лимоны шүүсээ бас хийх үү тий. Тэр хоолны талаар бас нэг сонсохыг хүсэж байна би бас. Гоё хоолнуудыг өглөө ногоонуудыг сайхан бэлдээ төлдөөгөөд юм бэлтцүүд хийгддэг тий. Нэлээ ялаа. Андуурч би одоо бодоод л та. Бид нар ч одоо үнэхээр завгүй амьдарч байна. Ялангуяа одоо манай одоо эцэгтэн нар эмэгтэйчүүд ч одоо хүүхдээ харна, өөрийгөө хөгжүүлнэ, дээрэс нь ажил хийн, мөнгө олно, тийм ээ. Тэгээ өөрөөс гадна маш олон хүмүүс бас ингээ анхаарч явдаг. Хань ижлээ бас сайхан одоо байлах гал те ингээл үздэг шүү дээ. Үзэж тардаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэр болгонд бид нар яах юм гээд хамгийн их цаг одоо авдаг зүйл оройн хоол юу хийх вэ? Гэдэг тэр байнгын асуудал гарч. Энэс их тэг жоох хэцүү. За хоёр халбаг давс хийсэ. Одоо нэг халбаг ачих байлаа. За тэгээ хэлээ. За. Баг залуулаа л жоох гिच хийж байгаа. Нэг ам яа. Бэс та хийж чадна шүү. Нөгөө ингээд нөгөө гар жижиг учраас ингээд давс хийхээр минийх амар их орж байгаа юм шиг харагддаг энэ. Тэгээ хасаад үзэрэг таарч идэг. Гिच жоохон хэсэглэн амттай гоё болчихно тий. Жага час гэж байна. Яа тэгэхээр дахианы мах чи өөр гэсэн онцлог гэхдээ жага амттай гаддаг учраас нэлээс амтлаач хийхгүй бол болтгоо. Яг үнэ. За. Би яг түрүүний хэлж байгаа зүйлийг яг нэг үгээр тайлбарлахад бид нар марц цаагүй тэгвэл уртчлаад төлөвлөөд хоолоо хүнсээ бэлдэх
21 оны хугацаанд ч юм уу сараар ингээд бүх юмудаа бэлдээ хөлдөөчхөр өдөр болгон бид одоо ямар хаал ирэх вэ? Хүүхдийн юу идэх үү? Нөхөр одоо юу идэх бол би одоо нэг торч маань эрүүл холч маань яах вэ гэж одоо толгой одоо гарчлахгүйгээр хурдан хугацаанд эрүүл амттай хоол хийх аргыг л хуваалцсан. Санаагч. Янз завгүй учраас. Тийм шүү дээ. Тэр нэг бэлдсэн байхад би нөгөө гадаадд сурдаг байхад яадаг гэсэн бэ гэхээр хоолоо ингээд ерөөсөө будаа шагаал нэг хоолоо махаа шараал ингээд бүгд ингээд нэг савнд хийгээд 7 хоногийн хоолыг бэлтчихсэн гэсэн байна. Тэгэх юм бол надад амар. Яг тэгэхээр халаагаал идэл тэгэл бусад хугацаанд нь болохоор нөгөө хичээл хийж байгаа болохоор амарчдаг. Унтчихдаг гэсэн утгатай. Тэгээ энийг бол айгүй маш зөв оновчтой сургалт байна гэж хараад байгаа нэгдүгээр. За өөр ямар хобби байна танад? Би ч энэ өөр гар урлал, гоёл чимэглэл. Бас авьяастай. Манай чи яадаг гэхээр энэ толгоон гоёл хийдэг бүр таг орсон байна. Янзын толгоон гоёл хийдэг. Тэгээ Монгол үндэснийхээ одоо хувцсан дээр цогтөг одоо ингээд толгоон чимэглэл гоёлуудыг бас өөрөө уралдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань одоо баг нэг юу гэвэл интеллигент буюу буу ухаалаг тийм буюу бүх юмыг чаддаг супервумен байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр одоо урлаг хизээнээс эхлээд хийдэг болсон байна. Тэр яг л одоо манай ээжүүд эмэгтэйчүүд юу гэртээ яг хүүхдээ харж эхэлснээс хойш л яг л юм бүх юм сонирхож эхэлдэг те. Сонирхлын хоббигоо ингээд өөрчилж эхлэв. Би 3 хүүхэд гаргаад яг 3 хоббит болсон байгаа байхгүй юу. Тэгээд гурвал ингээд зэрэг одоо бас хөгжүүлэх ингээд айгу сонирхолтой явдаг баадаг. Тэгэл одоо тэр нэг талаараа яаж нэхлэр би нөгөө жоох стрессдэх ороод идэг байсан болохоор нөгөө гар урлал миний стрессийг тайдаг байсан. Юмд хөлөрч суугаад ингээд хараа өөр юмд ингээд анхаарал хандуул ингээд чинь нэг талаараа бас стресс болсон тайлаа шүү. Стрессийг айгуу гоё ингээд. Тэр ман дээр сургууль явуулдаг. Тэрэн дээр ер нь маш олон жил бас сургалт ер нь явуулдаг байсан. Тэгээ яг одоо сүүлийн үед ер нь жоохон хоолны контент, оюуны фитнес рүү жоохон ажиг одоо анхаарч байгаа. Юун дээр болохоор гар урал дээр болохоор зөв 20-ын гоёл чимэглэн одоо захиалга аваад хүмүүстэй гоё сургалтаа өгөл явж байгаа. Хоббигаа ажил болгосоо мундаг юм хтаа байцтай тий. За бас энийг ингээд ингэж сэрээгээр хатгах чана гэдэг чинь амтлагыг нэг хүсэн жигд оруулах оруулъя. Дотор нь төмс хийгээд, луун хийгээд жоохон дахиныхаа гоёугаа том болгоод. Окей. Ингээд тавьчих юм уу эсвэл байж ах уу ингээд таслахгүй юу? Таслахгүй. За бид бол утаар ингээд авчиж бэлдээд байгаа. Тэгээд бэлдээл. Ер нь бэлтгэл хамгийн чухал тий. Би арилгах байсан шүү дээ. Арилгачлаа шүү дээ яс урд арилгаж юм. За сонин ирчж байна. Залуу ирчж байна. Алим ирчж байна. Та бүхэн маань бас өөрсдийнхөө дуртай ногоонуудыг хийж болно. Энэ дотордолтой угаасаа шанс маягаар ордог учраас тий. За их сонио харагдж байгаа. Гэтэ болоод ирэхээр масл нь өөрөө хайлаад гоё шаргал өнгийг бий болгох юм аа чинь тий. Нэг шахсан лимоноос дотор нь хийгээд лимон их гоё ороод гоё оруулна. Тэгээд багсаж их байлаа юм байна шүү дээ. Ногоо хатуу буй бүдүүн ногоо гэж ярьдаг шүү дээ. Бүдүүн ногоо сайн хийчихээрээ жимс центрээс солилцохороо хэлбэрээ алдахгүй дээрэс нь бас нэг ногооны амт нь бас гоё дахиандаа шингээд өгдөг. Тэгээд саримсаа нэлээд хийгээд цэцгийн тустай амталцсан учраас одоо нэмэлтээр одоо саримс хийхгүйгээр болчихлоо биш үү тий. Тэгэхээр одоо энэ шанзыг бол дотор талд нь уусгаж оруулж байгаа тийм. За нэлээд хамтчих. Гоё амттай харагдаж байна. Ёстой гоё амттай харагдаж. Хажуугаар ногоогоо зэрэг бас болоод дөхөх үед нь бас жоохон нарийн ногоонууд нэмээд жигэж. За. Даалхаар төмс ловон шууд хачирна юм байна шүү дээ тий. Шууд ингэ хачиртай хэлээд. За. Начи. Ингээд тавьчих юм байна. Тэгээд одоо нөгөө дахианы махныхаа шүлэнд гарч байгаа шүлэнд бол ингээд амт нь орчихно шүү дээ тий. Амт нь өөрөө гоё ороод гоё болчихно. За одоо ингэ бач. Ерөнхийдөө шарх шүүгэндээ 180 градус дээр доороос нь халдаг дээр 1 цаг битүү чанана. Тэр хооронд нь завтай. Завтай. Тэгэхээр боолно гэсэн үг байна. Тэгэхээр одоо хачиртны шинэ ногооны слайд надад бүдрэх юм тийм байх. Тэгэхээр одоо ингээд сайхан битүү тагаа гоё жигнэ. Ингээд өөрөөс нь гарсан шүүс нь махандаа шингээд тос шүүсний ятгараад тэгээд ногоонд ороод маш гоё юм.
үзэгч та бүхэндээ нэгэн зүйлийг хэлэхэд дахианы мах бүтнээрээ ингэж шаардсан байгаад байдаг. Гэтэ хүмүүсийн ойлголтоор бол маш хэцүү гэж ойлгодог тийм. Гэтэл ингээд хамгийн амархан ерөөсөө хэдэн минутын дотор хийгээл докогонд хэлээ мартаа нэг цагийн дараа буцаж гаргалаа. Тэгэл хоол манд билээ. Ер нь бол юм болчих жоогсон. Заамарс ингээ хойлоо шарах шугуунд ээж тэ. За тийм. За яв. Би ангалаадаг. Окей. За ингээд нэг цаг уу? Нэг цаг. За ингээд баярын ширхний зоог нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо дахиад маань одоо 40 минут болсон байна тий. Тэгэхээр одоо яах ёстой лээ? Одоо гаргаж ирээд гадна талын гоё crispy гоё болгоход бас нэг тусдаа түрхлэг хийнэ. За тэгвэл гаргаа тий. За гаргая. Зараа. За гоё өнөртөж байна. Гоё чи тий. Гоё. Вау. Би нэг хай. За болгоомжтой. За энэ дэвчээ. Окей. Зя баярын ширэнэ. Ганц гол зоогч юм болохоор одоо ерөөсөө Гоё шүү дээ. 45 минут ерөөхдөө болголоо шүү дээ. 45 минут тийм хурдан өнгөрч үү те? За нэг аяг цаа ууж хахад л өнгөрлөө дөө гэдэг шиг. Оо ямар гоё өнгөрсөн юм бэ? Үнэхээр гоё. Вау. Вау. Янзын гоё. Термос хийгээд хүүхдэд татгалтай шүлэн татаас янзын гоё байсан. Янзын гоё гэж та. За одоо яах вэ? За одоо гадна За хэлээд би ясна эндээс нь зүгээр. Одоо гадна талын гоё нөө crispy Болохын болохын гоё шаргалтуулна. Тэгэхээр хоёлаа зүгийн бал хэрэгтэй. Окей. Дан зүг болов. Оливын тостой. Оливын тос окей. Өөр. Зя тэг жоохон гिच оруулч. Окей. Гिच байна. Заамс нэг багахан хэмжнийг амны алдаг оливын тостой. За тэгээд зүгийн бал бүгдээр эндээс ялахаар нэг бас. Одоо албаахгүй юм те. Шууд ингээд ил тавьчих юм байна те. Зөв. Тийм. Одоо ил шууд нөгөө синстэй тохиргоон дээр дээр доороос нь хаалдаг дээр нэг 20 минут шарчих юм бол гадна л нь гоё нэг юм шарж гэнсэн төлөгдсөн юм гоё өнгө орчно. Ямар ч гоё идэгдэлтэй те. За амтлаганд ер нь бол хөвчлээ. Хүмүүс гिच хийж байна. За дээрэс нь зүгийн бал хийж байна. За тэгэхээр хүмүүс маань хаанаас ч хамаагүй одоо авах боломжтой учраас ингээд гадна талын бас гоё амттай болох нэ. Бас энэ маань нэг төрлөөрөө бас шинэ оны слайдны Саус болж болчихдог тийм. Түлхээ хоёлаа ингээд Хоол болохоос хооронд л ерөөсөө юу ачт юм шүү. Одоо ерөөхдөө нөгөө нэг энийг гадна талын гоё шаргалтуулаад яах та
Манай болгоч өстө гоё хоолийнэ. Чиний идж байгаа тэр аппетит өдрөж харахаар л бүргэл дагаад идэт амар санагдсан шүү. Нэрээ ирж дараа нэг хоол идэж. Тий. Би дараа нэг хоол хийж. Гоё өгөөд намаач гэсэн ирж гоё хоол идээрээ. Би бас гоё. Би идэж чадна шүү дээ. Сайн идэж чадна гэж. Тийм, сайн идэж чаддаг шүү дээ. Бүрээс янз идэж шүү дээ. Тэгээд амтрахаа идэн тэгэхээр хүмүүс баярлаа л ирсэн. Энэ хоолыг ингээд хүний хийсэн хоолыг ингээд ихгүй амтрахаа идээд идэхэр хүмүүс их баярлнаа сүрхэн. За салаатныхаа дрессинг буюу одоо энэ салаатны амин сүнс гэж ярьдаг тийм. Янз бүрээр л хүмүүс хийдэг байх. Тэгээ би бол юугаар хийдэг вэ гэхээр үрсэ ингийн хамгийн easy орцоор хийдэг. Гэхдээ зөөхий хийн, зарим тохиолдолд алюминий цуутай. За алюминий цуу байхгүй бол лимоныг тийм орлуулад хийж байгаа. За тэгэхээр салаатанда оливын тосноосоо нэг хүний албаа хийгээд гिचнээс ихийг хийчихэж жоохон гашуурах гэдэг. Зөв тийм. Тэгэхээр нэг цайны халбаг орчимтэй багахан гой тааруулчихна. За жоохон чихэрлэг амт хийчихэр салаад их гоё болчдаг. Тэгэхээр орчимтэй. Тийм зөвлөр гоё нэг гоё идмээр санагдмаар болдог. Тэгэхээр зүгийн бол нэг цайны халбагаар хэрэг амны халбаг хийх гэж байгааг талаар байвал яг болж байгаа. Тэгээ хүмүүс цайны албаг амны албаг гэж байгаа ялахгүй шүү гэх тийм. Та асуудаг юм. Тэгээ цайны албаг нь гэхээр яг юм барьж яваад байдаг. Тийм. Энэ бол амны албаг өөрөхгүй тий. Амчин жоон том байдیں۔ Шүү цайныхаа албагаас. Тийм. За тэгээд алюминий цуу байвал нэг 50 мл орчим цуу хийчих юм бол гоё болчдаг. За одоо тэгтээ бүгдээрээ лимоны шүүс хийчихье. За тэгээд салаатаа юм чинь жоохон чимэх багахан давсаа. За ингээд ерөнхийдөө манай одоо ийм нэг юу ядчих шнэ шилэнд тагтаа хийж байгаа шүү шек гэдэг шеклээд ингээд бүр ингээд гоё ингээд ячдаг те. Дотор нь бас өөр юу хийж болох вэ гэхээр бас гоё ногоон сонгон яншуу энтраас хийгээд тэгээ жоохон ахиухан хөрхөөртэй хадгалчихаар гарч ирэл шууд ногоон салаатанд хамтлаад тэгээс өөрөө нөгөө соосоо билээ хамгийн эрүүл болгон дээрэс нь их гоё амттай соос бэлэн болох юм шиг тэ хурдан яг нөгөө хүмүүсүүдийг энэ ногооны салаатанд оруулахад нэг амархан юм соус нь бэлэн болчих юм бол салаат хийгээд амар ингээд татчих тийм. Яг энэ хамгийн хурдан болдог салаат бол шинэ ногооны салаат. Яг өшөө баяжуулъя гэх юм бол будаа хийж болно шүү дээ. Бас гоё будааны тул жишээлбэл кинава будаа. Тийм. Бас мөн бүлгүүр будаа, жоох эслэг тийм. Жоох нүрс ус нэмчих юм бол сатгалан мэдрэмж өгдөг хөлтэй бас хийж болно. Зөв. За ингээ манай гоё соус маа. За ярихгүй. Өнгөнчтэй тий бүх зүйл нь төгс болчихлоо шүү дээ юм бол. Ингээ баярын ширний зог нэвтрүүлэхт бол таарсан салаад байна. Дээрэс нь одоо баярын ширээгүй одоо гэртээ та бүхэн маань амарч байгаа үедээ ч гэсэн энэхүү салаатыг хийгээд зочтой болон гэр бүлээ дайлах боломжтой юм шүү. Зарсан салаад ичлээ хоёлаа. Амжилтаар салаад маань бэлэн болоо. Одоо дахианы мах маань бараг болж байгаа хаа тий болроо. Болцоо. Гаргая. Миний хамгийн экзэгтэй хүмүүс гэж хамтлагаа хийх цаг шүү дээ. Гаргая. Одоо шараагийн маань өнгө нь бүр ямар гоё болцсон бэ хараа. Амар гоё болцсон байна. Бүр шаргалтаа бүр тийм үү. За эндээс илүү ивэл нэр ингэсэн. Яа болгоомжтой. Одоо нэг халуун боловсруулалтанд орж байгаа бүтээгдэхүүнтэй харьцах үед бид нар айгүйх гар хороод хүлэх гээд идэг. Гоё. Гоё. Шажигнсан нь чимээ. Тийм гоё гэж яригдчих шүү дээ, тий. Янзын надад ч тийм гоё. Гоё болсон. За ингээд баярын ширний дог маань бэлэн боллоо. Бүгдээрээ хоёлоо одоо очиод хоолоо амталчихъя. Яг гоо. За. Баярын ширний зоог нэвтрүүлгийн одоо шинэ жилийн дугаарт маань хүрэлцэн ирж хамттай хоол хийсэн цуганадаа баярлалаа. Одоо хоол амтлах хамгийн эзэгтэй үеэрлэлцэн ирж байна. За одоо хоолоо амтч үзье та тий. Ямар ч гоё харагдтыг өнөр гэж гайхамшигтай байна тий. Энэ үнэхээр одоо яг ингээд шинэ жилийн уур амьсгалд яг тохирсон хоол байгаад байна. Тэгээд одоо итгэж хайр юм да тий. Сэж мах нь ингээд. Сэж мах юм гоё. Гоё хэвчээ шүү. За энэ дээр нэг гоё ингээд бас төсөлтэй гэдэг юм байна. Тэгээд нөгөө нэг ланзаг.
За би энэ хооронд нь юу? Салат хутгаад. Одоо тэгээд салат нь бол үнэхээр гайхамшигтай гэж байгаа тий. Салат бол амар харагдаж байна. Тэгээ бүр янзын бүр. Үнэхээр гоё харагдаж байна. Яг тийм нэг бушуу амталж үзмээр Тийм мэдрэмж төрүүлж тийм байгаа. мэдрэмж төрүүлж байна. Гайхамшигтай. Тэгээ одоо би хоодны аппетит өндөртэй хүн чинь тэгээ одоо бодож байгаа. Их гоё наа. Би баярлаад татчихна. За. Тавчээсаа салаатаа ингээд тавьчих. За ногоонуудаас авах. За ногоонуудаас хан зориул тавьчих. Олуулаа ингээд дундаа ингээд тийгээд идчих болохоор бас энэ хоол маань бас гоё амар байдаг. Тийм ээ. За хоёлаа нэг авч үзье та. Авч үзье та тийм. Бүр ингээд хамгийн гоё бүчин ирээд байна. Яста янзтай гоё мөнгө нь. За миний хамгийн ихтэй нөө амсч үзье гэж бодоод байсан. Салатнаас ихтэй амсч үзье. Хөөе, ямар гадтай бэ? Боо янз. Гоё. Гоё. Часаа системтэй амттай байна тий. Олон гоё нүунд ханы Гоё амстай байна. Хань махаа усаад үзтээ. ханы мах ч нэг гол нь энэ сонин зарим нэг аргу байгаад байна тийм. Аргу биш байхын тулд гоё шүүслэг болоход ялчгүй мөнгөн цаасанд орох. Дээрэс нь амтлахаа аюу бас чухал гэдэг юм байна. Бас гал их чухал тий. Галаад тахвал. Шинэ жил ингээл өнгөлөг гээл цаал хүн болгон баярлдаг тийм. Тэгээ шинэ жил өөр гэр бүлийн баяр байгаа. Тэгэхээр энэ гоё гэр бүлийн баяраараа ширээ тойрон суугаад бие биендээ гоё хүндэтгэлтэй гоё сайхан урмын сэтгэлийн савын гоё дүүргээд хамтаа сайхан гоё хоолоор ингэж дайлна гэдэг ба тэр чигтээ тэр гэр бүлийн энерги уур амьсгал маш гоё болдгоо. Тэгэхээр шинэ жилийн баяр бол өдөр болгон гэр бүл байгаасаа гэж бас би хүсдэг. Тэгээд яг гэр бүлийн тэр гоё халуун дулаа уур амьсгал маш гоё тэр өдөр ингэ бий болдог учраас. Тийм шүү. Гэр бүлээрээ ингээд суугаад их дулаахан уур амьсгал өнгөдөг. Дээрээс нь гоё бэлэг аваад тий. Хүмүүс маань их гоё аз жаргалтай байна шүү дээ. За ингээд өнөөдрийн маань шинэ жилийн баян шинийн зог нэвтрүүлэгт хүрэлцэн ирж амттай сайхан одоо дахиагаар бидрийг дайлсан суугаанаа маш их баярлалаа. Ингээд шинэ жилээ сайхан гаргаараа дээрээс нь ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Баярлаа. Энэ гоё нэвтрүүлэгт орсон найздаа Балраата баярлаа. Тэгээ танаа бас нэг лизээ хам баландас талархаж байна. Тэгээ ийм гоё бас ширээгээд саад маш гоё юм аз жаргалыг өөрөөсөө мэдрээрэй гэж бас хүсмээр байна. Өнөөдрийн маань дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.